Сайн байцгаана уу? Та нарыг сайн байх гэж найдаж байна. Таны амьдралыг өөрчлөхөд хамгийн чухал YouTube чаналд тавтай мөрлөө. Намайг Наана гэдэг. Харин өнөөдөр би бясалгалын талаар ярилцах болно. Би бясалгалын талаар энэ дөрвөн асуултыг хариулах болно. Бясалгал гэж яг юу юм бэ? Бясалгал яг юунд хэрэгтэй? Ямар ач тустай? Яг хамгийн чухал, хамгийн сайн төрөл нь юу вэ? Тэгээд яг яаж бясалгал хийх вэ? Энэ дөрвөн асуултыг би өнөөдөр ярилцах болно. Эхэлцгээе. За, бясалгал гэж яг юу вэ? Бясалгал бол бүр эртээр үеэс эхэлсэн бүр ингээд намайг төрснөөс өмнө л дөө тэгэхээр би яг хизээгээд мэдэхгүй байна. Зарим нь итгэж тэгсэн гэж ярьдаг, зарим нь Египтэд, зарим нь Хятадд гэж эхэлдэг гэж ярьдаг. Бидний хаана гэдгийг мэдэхгүй байна. Гэтэ үдсэн эртээр үеэс эхэлсэн. Тэгээд маш үр дүнтэй. Энэ бясалгал нь яг яадаг вэ гэхээр таны оюун ухаан, таны төвлөрөл, таны бие, сэтгэл, мэдрэмж, таны бүгднгийн чинь анхаарал, сэрэмж, бүгднгийн чинь сайжруулж хөгжүүлж өгдөг дадлага юм аа. Энэ дадлага нь энэ үед маш хэрэгтэй юм аа. Яг тэгвэл энэ үед чинь бүр зөндөө болоод байгаа шүү дээ. Айдас майдсаар дүүрэн үе байна бүр. Энэ үед бүр хамгийн чухал дадлага чи ёстой нөхгүй. Бясалгал. Бясалгал яг яагаад хэрэгтэй гэвэл бясалгал бол таныг өөрийн илүү орчиндөө илүү анхааралтай байлгаж, илүү сэрэмжтэй байлгаж, өөрийн сэтгэл, мэдрэмж, эмоц улам сайн мэдэрч удирдах чаддаг болгоно, улам сайн төвлөрч чаддаг болгоно, санаа зовлт ба сэтгэлийн түгшүүрийг удирдах чаддаг болгоно, сөрөг бодлоод ба айдсуудыг удирдах чадна, амар амгалан ба жинхэнэ их тайвныг мэдэрнэ. Тэгээд байн ирээдүй эсвэл байн өнгөрсөн дээрээ ингээд санаа зовоод байн юм бодоод байхгүйгээр яг одоо үед байгаа үе дээр амьдарч, одоо байгаа үе дээр анхаарч төвлөрч чаддаг болоход тусалдаг юм. Ийм олон бүр игээд ач тустай байхад те ер нь энийг хийхгүй нэгдэг чи юу гэсэн үг юм бэ те. Ийм олон ач тустай байх чинь хийхгүй бол өөр юу хийх юм тийм үст. За тэгээд ийм олон ач тустай юмыг одоо яг яаж хийхэд талаар би бодохгүй юм. Гэтэ тэрнээс өмнө яг хамгийн чухал бясалгалын төрлийг ярилцъя. За бясалгалын хамгийн үр дүнтэй хамгийн чухал гэж бодож байгаа, миний хамгийн чухал гэж бодож байгаа бясалгалын төрөл нь бол mindfulness буюу анхааралтай сэрэмжтэй байх бясалгал юм. Би бүх төрлийн бясалгалыг эмчлэхдээ явал бүр 2-3 цаг болно. Тэгээ 2-3 цаг мэдээж хүн үзэхгүй юм шиг тэгэл нэг л яриа. Хамгийн чухлыг нь яа. Mindfulness meditation-ыг яадаг вэ гэвэл нэрэн дээр байгаа. Анхааралтай сэрэмжтэй байх. За энэ mindfulness буюу анхаарал сэрэмжтэй байх бясалгал нь яадаг вэ гэхээр энэ нь таны юу мэдэрч байгаа, таны биений мэдрэмж, таны сэтгэл мэдрэмж, таны бодлууд юу, таны толгойд ямар бодлууд байна, таны орчин тойронд юу болж байна, таны бие яг ямар мэдэрч байна гэх мэт зүйлүүд дээр анхаарч сэрэмжтэй байх хэсэг хугацаагаар анхаарал сэрэмжтэй ямар нэгэн бодолд автагдахгүйгээр оролцохгүйгээр яг анхаарал сэрэмжтэй ажиглаж чаддаг болгох бясалгал юм аа. Энэ нь таны анхаарлыг, таны төвлөрлийг, таны сэрэмжтэй байхыг, таны өөрийн биеийн мэдрэмж, өөрийн сэтгэлийн ухааны, оюун ухааны мэдрэмж эдрийг чинь бүгднийг сайжруулж хөгжүүлж өгдөг юм. Нэг сандал дээр ч бай, газар ч бай, сансарт ч бай хаан чиж болдог бясалгал. Тэм болохоор хамгийн гоё, хамгийн амархан нь тэгээд баг хүн болгоны хийж чадах бясалгалын төрөл нэг юм. За тэгээ одоо яг энэ mindfulness буюу анхаарал сэрэмжтэй байх бясалгалыг яг яаж хийхийг step by step яг би таныг ингээд гайд хийгээ те яг ингээд ярилцаад сонсоод явцгаая. За яг яаж бясалгал хийх юм бэ гэхээр үү штэ. Эхлэхдээ танд 3 зүйл хэрэгтэй. Сандал, эсвэл газар, эсвэл орч юу ямар ч байсан дээр нь бие тавьж болох газар хэрэгтэй. Тэгэхээр сансар бол сансарт байвал тэгэл битгэхгүй юм да. Тэгэхээр хэрвээ ор эсвэл сандал байвал газар байвал та эхэлж болно. За хоёр дахь хэрэгтэй юм гэвэл таймер. Хүн цагаа тавих хэрэгтэй. Ягаад цаг тавих хэрэгтэй гэвэл хүн байж байгаа л бай хэдэн минут болж байна. Хэдэн минут болсон бэ? Би одоо хэдэн минут суух юм бэ гэж бодоод байхгүй тулд таймер хэрэгтэй. Яг таныг гол
гол юм дээр анхаарал туслахын тулд тэр таймер нэг байна. За 3 дахь хэрэгтэй юм гэвэл дуу чимээ багтаа орчин. Таныг тайван байлгах. Та хэрэг хүүхдтэй эсвэл дуу чимээ гаргадаг хүмүүстэй хамт амьдэрдэг байдаг ч юм уу. Тийм байгаа бол тэднийг төр зөр гэрээсээ гаргаад хаалгаж сольж болно. Хитгэм ээ. Тэгэхээр зүгээр. За доосын. Юу ч тэдэртэй ярилцаа тэ сайхан намайг тайван байлгах би чимээгүй юмэр ингэж хэлж байгаа. Юу ч тайван чимээгүй орчин нөхцөлд очиад нэг өрөөнд хаагаа суудаг ч юм уу. Юу ч чимээ багтай яг төвлөрч чадах газар олох хэрэгтэй. Энэ 3 зүйл байвал эхэлцгээе. За эцсийн эхлэхдээ биш тэ шууд 20-30 минут эсвэл цаг хийж болохгүй. Яг шууд эхлэхдээ тэгэж хийх юм бол хүн бүр тэр дороо заац боли бүтггүй мэн гэж хайна. Тийм болохоор юм хэцүү юмнуудыг хийж эхэлж байгаа үед бол маш амархан, маш жижигнэр эхэлж байгаад л илүү сайжирч тасч явна. Тэгэхээр хэдүүлээ 20-30 минут хийхгүй. Бидний яг ламнар биш болохоор тий шууд 20-30 минутаар шууд эхлэхгүй. Бид тэр 5 минутаар эхэлнэ. За тэр газар нь байгаа бол тэр орчин дуу чимээ багтаа орчин байгаа бол тэгээ таны таймер байгаа бол одоо эхэлж болно. За тэр газар очлоо та орон дээр ч юм уу, сандал дээр ч юм уу, юуцсан би таныг нуруу цэг суухад хэрэгтэй газар нуруу цэг суухад тусалдаг газар байг зөвлөж гин. Хэрэг сандал дээр ч юм уу, эсвэл завилт суудаг ч юм уу, юуцсан нуруу тэгш төвлөрөхөд амархан байлгаж чадах. Орон дээр гэвэл ихэнх хүмүүс унтчих гад байдаг. Тэгэхээр ер нь бол суусан дээр газар суусан ч вэ, йога мат ч юм уу, дэвсгэр ч юм уу, сандал дээр ч юм уу, юуцсан л нуруу тэгш байх хэрэгтэй гэж зөвлөж байна. За тэгээ утсан дээр эсвэл цаган дээр дуу муугийн хаагаад тэг ганцхан 5 минутын таймер эхлүүлээд 5 минут тавиад за яг старт тавиад тэр тухтай газар очиод суугаа. За цагийг эхлүүлээ. Таны орчин тойронд ямар дуу чимээ байна? Таны би юу мэдэрч байна? Та өөрөө ямар шүү байдалтай байна гэдгийг сайн анхаарч эхлэе. Хамраараа амьсгаваад хамраараа гаргана. Амьсгал дээр анхаарвал яг бие маш сайнаар мэдэрч одоо байгаа үедээ төвлөрж чаддаг болгох юм. За гүнзгий амьсгаа аваад удаанаар амьсгаагаа гаргана. Та гүнзгий амьсгаа авах тутамд бие толгооноос доор ахвал бие толгооноос ахуулан сулж эхэлнэ. За та хамаагүй бие сулж байгаа газар унч байдаг ч болохгүй шүү. За духнаасаа ахуулаад амьсгал болно. За толгойн хамгийн дээрээс ахуулаад чангарсан булчин бай, жоо хатуурсан хэсэг бай, бүгдийг сулж тайван байдалд оруулна. Духнаас эхлээд хамар байна, чихээ суллаад, хацраа суллаад, ирүүгээ суллаад, ингээд булчингаа амьсгал тутмаар суллаад тэгээд нүүр, үзүү, мөр, нуруу баг-багаар хайж-майжмаар суллаад явах. За яг ингэж байх үед чинь маш их бодлол орж ирж эхэлнэ. Энэ бол яг бидэнд хэрэгтэй зүйл юм. Бидний толгойд орж ирээд байгаа бодлууд. Ялангуяа дөнгөлж бясалгал хийж эхэлж байгаа хүмүүст бол бодлууд харан мянгаар орж. Тэгээд тэнд нь бүр та одоо яг одоо төөрцөн ч байж магадгүй би яг мэдэхгүй. Юуцсан анх эхэлж байгаанд бол жоо хэцүү байх. Тэгэхээр одоо тэр бодлуудаа ингэн энэ бодлуудаар яг юу хийх вэ гэдг нь хамгийн чухал. Энэ бодлуудад яасан ч автагдаж болохгүй, яасан ч дотор нь оролцож болохгүй. Харин та долоон дотор байгаа бодлууд мэдрэмжүүдээ алсаас харж байгаа манай чиг харж ажиглах юм. Эсвэл та тэр бодлуудаа шааран дотор хийгээд агаар төвч байгаа мэт харж болно. Юудсан тэр бодлондоо автагдаж оролцохгүйгээр хоолоос ажиглана. Сөрөг бодлууд ч айдсууд ч ямар нэгэн юмыг анхаар сануулсан бодлууд ч бүгднгийн та тэр шааран дотор хийгээд ч юм уу эсвэл зүгээр л тийм нисэж байгаа өгнөд шиг л та ажиглах болно. Тэр бодлууд яасан ч автагдаж болохгүй ажигласан байдалтай л байна.
Амьсгалаа мартаагүй үстэй. Амьсгалаа мартчихлах ухаалтчтэй мэднэ үстэй. Амьсгал хамгийн чухал шүү. За айжмаар биеэ суллаад биеэ амрааж байгаа хэврээз. За тэгж жагаад орчин тойрон өөрийн бие толгоон доторх мэдрэмж бодлуудаа сайн ажиглаж эхэлнэ. Бодлууд дундаа мэдээж зөндөө автагдах үед гарна, мэдээж нэг мэдгэдэг хүн болгон би ч гэсэн зөндөө бодлондоо автагдсан явж идэг. Тэгээд одоо яг юу их вэ гэдэг маш чухал. Хэрвээ та бодлондоо автагдсан байвал ууралж уцаарлж болохгүй. Зүгээр л тайван анхаарлаа буцаад одоо үе дээрээ авчраарай. Тэр бодлоо орхиод хөвгөлээд одоо та байгаа байдал дээрээ анхаарна. Амьсгалаа, гүнзгий амьсгаагаа аваад биеэ суллаад нуруугаа тэгшэвэрээ биеэ суллаад гадуур орчин тойронд юу болж байна, таны бие юу мэдэрч байна, таны гар хөл ямар мэдрэмжтэй байна, бүгдийг маш сайн анхаарч, маш сайн сэрэмжтэй байж амьсгалан дээр анхаарч тэр боддод орж ирээд байгаа зүйлсүүдийг манайд шиг ажиглана. За тэгээд буцаад мэдрэмжээ одоо үедээ авчирсан бол гүнзгий амьсгал дээр анхаарна. Амьсгаа авахад хамар яг ямар мэдрэгдэж байна? Агаар ороход хамар яг юу мэдэрч байна? Ямар шүү мэдэрч байна? Таны уур шиг ямар хөдөлж байна? Таны бие яаж хөдөлж амьсгаа авч байна? Амьсгаа гаргахад хамар юу мэдэрч байна? Таны бие юу мэдэрч байна гэх мэт. Та биен дээрээ болж байгаа бүх зүйлс дээр анхаарна. Тэр болсон зүйлсүүд дээр мэдэрч байгаа зүйлсүүдэд автагдаж болохгүй. Зүгээр л ажиглана. Би тэгж мэдэрч байна гэж бодож болохгүй. Зүгээр л тэр мэдэрч байгаа мэдрээд холоос ажиглана. За ингэж 5 минут болцсон байт юм аа гэж. За 5 минут өнгөрчлөө. Хэр хурдан байв? Удаан байсан уу, хурдан байсан уу? Ер нь бол амар хурдан өнгөрсөн юм шиг санагдтыг. Тэг хурдан өнгөрсөн бол сайн хийсэн гэсэн үг, удаан өнгөрсөн бол бас сайн хийсэн гэсэн үг. Тэгэхээр та энэ 5 минутыг зарцуулж өөрийнхөө амьдралыг сайжруулах алхам хийсэнд танд маш их баяр хүргэе. За энэ дадлахын хийх хамгийн чухал юм нь хамгийн тууштай байх нь илүү чухал шүү. 7 хоногт нэг хийгээд эсвэл сард нэг хийгээд хаяад ирэх юм бол ямар ч үр дүн гарахгүй тэрийг анхааруулж тэгэхээр яг хамгийн хурдан үр дүн хармаар байвал хамгийн сайн үр дүнийг хармаар байвал өдөр болох хэрэгтэй. Өглөө ч юм уу орой ч юм уу эцэн л өглөө хийвэл хамгийн тохиромжтой гэж бодож байна. Яг эсвэл яг орой унтахаас өмнө. Өглөө ийн гэвэл яагаад гэвэл таныг улам таны өдөрт чинь бэлдэж өгнө, таныг илүү анхааралтай болгох, улам сэрэгтэй болгох, улам төвлөрөхөд чинь туслана. Тэгээд таныг өдөрт чинь яг тэр өдөр чинь юу болох зүйлсүүдийг чинь даван гаргахад танд туслах юм аа. Тэгээд тууштай сар ч юм уу, жил ч юм уу хийгээд ахт нэг мэдхэд л таны амьдралд миний тэр хэлсэн ач тустай зүйлүүд нь орж ирсэн байж мэдэршгүй. Та улам төвлөрөхөд сайн болцсон байж магадгүй, улам төвчээртэй болсон байж магадгүй, айцаа даван гарч чаддаг болсон байж магадгүй, бодлоо өдөртөж чаддаг болсон байж магадгүй. Эсвэл яг одоо үе дээр байгаа инх тайван амар амгаланг мэдэрдэг болсон ч байж магадгүй. Юуцсан л тууштай байх нь чухал юм шүү. За таныг энэ бичлэгээс маш их суралцсан байх гэж найдаж байна. Тэгээд би таны амьдралыг чинь ямар нэгэн аргаар өөрчилж, илүү сайжруулж хэрэгтэй мэдлэгээр дүүргэсэн байх гэж найдаж байна. Миний бичлэгийг үзсэнд танд маш их таалагдж байна. Хэрвээ танд таалагдсан бол та subscribe хийгээд, найзуудтайгаа share хийгээд, комментэн дээр яг өөрөө энэ мэдлэгийг цээжилж авахын тулд юу ойлгосноо товчлоод комментэн дээр үлдээе. За миний бичлэгийг үзэж зав гаргаж та өөрийн амьдрал дээр бас өөрчлөх зав гаргасан танд маш их баярлалаа. Баяр хүргэе. Тэгээд миний бичлэг танд таалагдсан байх гэж найдаж байна. Танд амжилт хүсье. Ялангуяа бясалгал хийхэд чинь тууштай байхад амжилт хүсье. Тэгээд тантай дараагийн бичлэг дээр уулзцгаая.